хүн бүхэнд өөрийн гэсэн үнэт зүйлс бий. Тэдгээрийн дундаас гэр бүл, эрүүл мэнд, нэр төр маань бид бүгдийн хамгийн эрхэм, хамгийн үнцэнтэй зүйлс билээ. Энэ тэнцвэрийг хэрхэн хадгалахаас хамаарч аз жаргал алган элчин урших, эс оршин шийдэгдэж байдаг. Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр, гიშгсэн мөр, дуусан зам бүхэн үнэт зүйлсийн баталгаа болж таны ямар хүн бэ гэдгийг бусдад таниулан амьдралын чинь дэнсийг тэнцвүүлдэг. Харин үнэт зүйлсээ тэр орон зайд өөр буруу зүйлсийг нэвтрүүлбээс үнлэмжийн тэнцвэр нь алдагдаж үнэт зүйлсийн шилэн бөмбөлөг бидний чинь өмнө өөрийн хагарах. Амьдгад заа гэж хэлсэн яг тэр мөчөөс эхлэн чиний хийж үдээсэн бүх ил зүйлс шатаж, хийсгэн хийсч, хагарах нь хагарч, харамсахч ойртож нэг ёсондоо чи дуусна. Чиний ухамсар тэмдрэл төгс. Энэ л үнд та ирхэн мэндэн бүхнээ авилгагч хар бараангоор бодож өнгөрсөн одоо ээдүгээ хамттан сүйтгснээ ойлгож одорч үлсэн бүхэн эвлэж нийлэхгүйг ухаар. Энд таны бүм зүйлсээ авдаг жалгадаа үнлэмжээ өөрчилж хүчлээв. Чи зөвхөн өөрийнхөө хүслээр бусармаг зүйлийг хийж тэнцвэрээ алдан хуу зам руу халтарснаа ойлго. Тиймээс мөн шунал бодлыг төвчих төдий биш гарч устдаг. Авилгад зоригтойгоор үгүй гэж хэл авилгыг таалцсан.